2000-ад оны ихээр аюул занахын бичсэн дэлхийн сонгомол 85 сууд төрүүл гэдэг ийм хар номон дээрээс анх хуулийн картосрын тухай сонсч ирсэн. Тэгээд дараа нь өгүүлэн хэд хэдэн өгүүлэг нь орчуулагдсан. Тэгсэн хэрнээ нөгөө яриад байдаг алдарт hopscotch буюу жартаа гэдэг арман англи дэвших тоглоом жартаа гэдэг манайханд олон янзаар яриад байдаг. Тэр арман байдгүй. Тэгээд тэр арман яадын ихтэй зүгээр нэг юм одоо бидний төсөөлдөг арманаас бол арай өөр бүтцтэй. Тэгээд уламжлалт бидний төсөөлөд байгаа арманууд бол эхлэл өрнөл төгсгөл тэгэл дөрүүдийн зөрчил явж байгаа эсвэл үйл явдал нь тайлагдаад ингээл төгсчдөг. Ер нь уранд арман гэдэг ерөнхийд нь бол иймэрхүү хэлбэр хэмжээтэй юм байдгаа гэж багцаалж байгаа. Тэгэхээр жартаа гэдэг арман бол олон янзаар уншигддаг. Тийм өөрөмс бүтцтэй хэдэн янзаар уншиж явдаг тийм бүлгүүдийн өнжөөд уншдаг ч юм уу хураагаад уншдаг ч юм уу өөрөө бүр тэрийг уншихын тайлбартай ийм арман гинэ гэдэг юм одоо биднийг уран зохиолын чиглэлээр сурж байхад хүртэл ийм хоорондоо ярилцдаг гэсэн энэ нэг юм алдартай арман байна гэд. Тэгээд энийг орчуулдаг хүн олддгоо гарагдах газар байдгүй тэр гайхаад яагаад гаргадгүй юм болоо зарагдахгүй гэж бодоод идэм болов эсвэл хүн ойлгохгүй гэж бодоод идэм болов эсвэл орчуулагч тэрийг барьж авах орчуулагч одоо зүрхэлж барьж авах орчуулагч байхгүй байна уу гэд. Тэгээд явсараа байгаад өнгөрсөн одоо 25 онд энэ арманы төслийг хэлэхэд хамгийн түрүүнд жартаа нэгдүгээр бичиж за энэ цувралд бол жартаа гэдэг арман заавал одох ёстой. Жартаа орчингууд өөр дараагийн зохиолууд ямар зохиол байх ёстой вэ гэж багцааж. За ингээ бодонгууд за жартааг оруулжингууд Латин Америкийн уран зохиол. Тэгвэл бид нар чинь Орос уран зохиолын суурьтай эртний хятадын уламжлалт одоо сонгодог уран зохиолын бас том суурьтай. За сүүлийн үед орчуулгаас бол Хятад, Япон, Солонгосоос их сайн орчуулсан. Оросоор дамжуулаад Японыг бас их сайн орчуулсан. Тэглийг хараад өнгөр ингэ Америк уран зохиол орчуулсан баг. Яг Америк орчин үеийн уран зохиол гэдэг нь байх болцсон. Дээхэн үедээ бол нөгөө арманууд мэдэн штэ бид нар тий байгалийн арманууд гэж гэдэг, экологийн арманууд ч гэдэг юм уу. Тэр арманууд бол амьтны тухай ч гэдэг юм уу. Тэр арманууд бол маш их уншигдчихсэн. Гэтэл орчин үеийн Америк уран зохиол дээр юм Эрнст Хемингуэй гэдэг наашаа байгаа юм уу гэж ярих хэмжээ болсон. Тэгээ ингэж үзэж байгаа постмодерн арманы цуврал болох юм байна гэдэг дүгнэлтэн түрээд. Тэгээд энд байгаа 5 арман бол 1960-аас 90-ад онд бичигдсэн энэ зохиолууд. Өөрөөр хэлбэл модерн уран зохиол шин зуунтай цуг яригдаад хэлсэн модерн одоо урлагтах модернизм гэдэг. Тэгэнгүүт дэлхийн 2 дугаар дайны дараа юу болсон гэхээр бүх итгэл үнэмшид нуран унаад хүмүүс зүгээр хүн гэдэгтэй ч эргэлзээд хэлж байгаасаа тийм аимшигтэй юм үтцсэн хүмүүс шиг. Тэгээ ялангуяа Европт бол маш тийм оюун санааны эргэлт гарсан. Тэрэн дээр суурилсан уран зохиолын шинэ дэвсгэр гарч ирж байгаа. Тэрнээс эхлээдвэл постмодерн уран зохиолын тухай асуудлууд яригдчих эхэлж байгаа юм. Тэгэхээр энэ арманууд бол постмодерн уран зохиолын одоо сонголог жишээ болсон ийм цуврал байх ёстой байна гэж бодоод Дон Делилогийн цагаан шууган жишээ нь Америкаас Пол Острийн үйл үзэгдэгч гэдэг юм уу тий. Тэгээ өмнө нь боловсрол төрлийн газраас гаргасан бас Орхон Памукийн хар судраг гэдэг арманыг ус оруулаад ингээд Милан хүн дээр болох дээр төвчийн арга өнгөө орших нь манайд эрт орчуулагдаад нэлээд танигдсан уншигчдад. Тэгэнгүүт хоёр дахь одоо гол арман бол тоталитар дэглэм болон хүний оршихуйг ингэж хамттан сүлээд өгөөдөж үтсэн гэдэг энэ ба тухайн номуудыг арманыг оруулаад ингээд 5 арман ямар ч техник хэлж гаргая гэдэг. Ингэж л арманы цуврал анх сэтэл санаа нь үүссэн. За тэгээд дараа нь яг нөгөө эднэр чинь бүгдээрээ жир бус бичлэгтэй, жир бус хэл найруулгатай, жир бус сэтгэлгээтэй зохиолууд уушгүй юм бол тэгэхээр эднэрийг хинээр орчуулах вэ гэдэг асуудал яригдсан. Орхон Памукийн хар судраг бол гомсронгоо орчуулад гаргацсан байсан. Яг тэр орчуулгаар явж байгаа. Милан Кундера тэгээд Пол Острийн зохиол. За нөгөө алдарч чартааг одоо хэн барих вэ гэд. Тэгээд зориглсон хүн тэнд ирээ суудсан байж байна. Тэгээд ийм маягаар ингээд орчуулагчтай хүртэл бодож сонгоод санал болгосон хэвлэлийн газарт. За энийг бол энэ хүнээр орчуулмаар байна. Санал тавиарай. Энийг бол энэ хүн чаднаа гэдэг маягаар би яг өөрийнхөө хэмжээ нөгөө орчуулсан бүтээл зохиолуудыг уншижсэн учраас за энэ зохиолыг бол энэ хүн тохиромжтой байна гэдгийг орчуулагч урд санал болгоод ингээл явсан. Тэгээд одоо хамгийн гол юм нь бас их чухал ач холбогдол өгсөн юм дизайн хүртэл
өөр байх ёстой. Энэ дизайн дээр нэг хүн бүр зориулж суух ёстой гэд манай дизайнер төгс жаргал. Энэ концепцийг одоо энэ цувралын концепцийг бүгдийг гаргасан ямар байх ёстой гэж. Гэх маягаар ер нь бүх л зүйлд нь нэрийнхэн тэр фонтноос эхлээл төгсгөл хүртэл бүх зүйлд нь ачаалал өгсөн ийм л цуврал байна. За ингээд нээж байгаа юм гэх юм уу? За баярлалаа. Ям баярлалаа. За ингээд өнөөдрийн үндсэн хэлцүүлгээ хийе. За хэлцүүлгийн хүндэт зочдоо та бүхэн танилцуулъя. Өнөөдрийн романы цувралын нэг бүтээл болох Туркийн зохиолч Орхон Памукийн хар судар романыг орчуулсан. За түүнээс өмнө Фёдор Достоевскийн Гим Зим, Хамзавын хүүгүүд, Салют, Анатолий Беловын Эхнүүдэд за зэрэг одоо дэлхийн сонгох 20 гаруй бүтээлийг орчуулсан нэрд дун хөрвүүлэлт дипломатч Цэрэн Пилийн гомс сүрэн үзүүлсэн байна. За мөн өнөөдрийн романы цувралын нэгэн сод бүтээл болох Аргентинийн зохиолч Хулиа Кортастрын Чарта романыг орчуулсан. За түүнээс өмнө Марсель Прустийн Адуу цагийн нэрэл болоод төвд санскрит, англи хэлнээс харуулсан жадан банзрагч Сундэс өдрийн монгол хэлний орчуулган гаргасан нэрд орчуулагч Богд Аттан гэрэг үзсэн байна. За мөн татар хэвлэлийн газрын орчуулагч өнөөдөр романы цувралд Милан Кундерагийн энэд хийгээд мартахын тухай номыг орчуулсан Батсайны сувд болон ирсэн байна. За түрүүн төслийн удирдагчийн хэлснээр энэ романы хавцыг концепт дизайныг нь гаргасан улбар хэвлэлийн газрын хамтран үүсгэн байгуулагч Төгс Даран үлдсэн гэсэн байна. За ингээд манай романы цувралын эхний хэлцүүлгийн үндсэн зочид бол ийм хүмүүс байна. За харин модератор буюу чиглүүлэгчээр нь улбар хэвлэлийн газрын хамтран үүсгэн байгуулагч Яруу найрагч, хуульч, сэтгүүлч Батбаян хүрэлцсэн байна. За одоо ийм ажил хийчихвэл за санаа Танаа одоо миний сүлжээ сонслоо. Сонсноо одоо за би өнөөдрийн хурцтын яриаг чиглэл хүртэл сужин хөтлөх сүбш тэгэхээр чиглэлний санаапны яриаг тэмүүлсэн жахамж байна. Тэгэхээр цаая биелүүх ярьдаг өөрөө өнөөдрийн асуулт гэж амнууд орчноо эсвэл олсон. Амстарда тэгээд энэ асуултыг хоёр аавуудыг хувааж асуух гэж болсон. Эхнийх нь бол намайг харьцтай болсон асуулт байгаа. Нөгөөх нь ерөнхийдөө романы хамгаалманы 10 дахь удирдаа нэгний гарсан шүү дээ. Тэгээд мянган асуулт наагчтай. За эхний асуултыг феминизм сэдвэн зүйлс за феминизм зүйлс ерөнхийдөө хамаар романы энэ сонгосон гэж байлгаад тэгээд юу сонгосон гэдгээс энэ ер нь бол санахад энэ одоо эдгээр 5 хоног өнөөгийн одоо Монголын нийгэм аян санааны орон зай ямар ч тавхад нөхөн гэж тоолцоо гарсан бидэрийг хаваа санаа байгаа шиг энэ санаа байсан бодомжоо. Энийг уншууд энийг гэдэг тавилтаа энэ хаваа шиг юм гэж асуусан. Яг хамгийн ихний ойлголт бол бид нэр уран зохиол гэж яг юуг ойлгоод байгаа юм бэ гэдэг миний хувьдлаа гэж харах шаардлагатай юм шиг санагдсан. Маад бол одоо шинэ дутам гарч байгаа дэлхийн алдартай зохиолчид эсвэл Нобелийн шагналтнууд цаг тухай бүрднийг орчуулал гаргачдаг. Гэхдээ дэлхийн утга зохиол гэдэг чинь асар том юм байна шүү дээ. Нийс бид нэр төлөөлүүлэл нэг ингээд сонгоол, нэг хоёрыг сонгоол, 2 3 нисэл одоо цаашаа явлаа гэх нэг 12 оронтой тон дотор л багтаад байгаа байхгүй. Тэгэхээр бусд нь бичдэг. Тэгээ бид нэр уран зохиол гэдгийг нэг тийм гоё найруулгатай, хүний сэтгэлийг хөдөлгсөн адал ямталтай зүйл гэж ойлгох юм уу? Эсвэл хүний сэтгэлгээнд нөлөөлөх одоо байгаа амьдарч байгаа оршин буугаа эргэцүүлж эргэж
эргэлзэж хартал тэгж бичсэн зохиолыг хэлэх юм уу гэдгийг ахиж харах ёстой юм шиг санагдсан. Миний хувьд бол яг энэ нөгөө би уран зохиол нутгасгоо судлаач мэрэгчлэлтэйгээс гадна уншигчтэй тий. Яг уншигчийнхаа байр сууриас бол би ийм бодолтой явжсэн. Тэгээ энэ 5 ар маань дээр бол нөгөө оршихуудаа эргэлзээд нэрээ бид нар чинь яаж амьдраад байгаа вэ? Нэрээ өнөөдөр чинь ямар цаг үе гэж тэр эргэлзүүлэх хэмжээний зохиолууд багтаасаа гэдэг үднээс сонгосон. Тэгэхээр би бол одоо жишээ нь Дон Делологийн цагаан шүүгөөнийг уншсан хүн орчин үеийн одоо капиталист нийгэм, эд барааны нийгэм дээр нь юу гэдэг мэдээллийн урсгал гэдэг нэг аимшигтай юм байна шүү дээ. Одоо хүртэл бид нэр ингээл мэдээллийг зах замбраагүйгээр авч байгаа. Тэрэн дунд төөрөө өөрсдийнхөө бие нөгөө мэдээлэлд ингээ өдөрдүүлсэн байна. Одоо чи өнөөдөр ихтэл бид нэр одоо миний ингээ яриад байж байгаа миний утас сонсчлаа байхгүй юу? Ороо очоод миний ярьжсэн юм тухай алгоритм шууд утсан дээр гарч ирнэ. Магадгүй Дон Делологийн тухай дийлүүд гараад ирчих магадгүй. Ийм л цаг үед амьдарч байгаа. Тэгэхээр одоо өөрсдийнхөө амьдарч байгаа цаг үеийг эргүүлж хаас өөрийнхөө амьдралыг эргүүл магадгүй оршин байгаадаа эргэлцэл хүүрэлсэн зохиол уншуулъя гэж бодож байгаа. Ер нь сонголтоо ч гэсэн тэгж л хийсэн. Энэ бол яг бас зөв уншигчийн өсөж сонирхол нөлөөлсөн байна сонголтонд. За эргэлцсэн. Тэр өөр нам зүйл. Дараагийн нэг асуулт тэгээд үсэг ашиглаж байгаа. Энэ 5 нарын өмнө чиний өмнө шинэ асуулт гэж харсан. Хаусрал харсан байсан. Хаусралын харсан намын энэ сонголт пас мэдээлэл гэж үзээний баалаа гэсэн шалтгаан юу вэ? Энэ харсан намаас ихэвчлэн хангалттай байгаа юм чинь оруулъя гэж эргэж сонсон шалтгаан бол баг уншигдаад байгаа юм шиг надад санагддаг чамлалтай. Би их хүн уншаасаа гэж боддгийг хар судрыг бол засыг бол нэлээд уншсан шүү. Хар судрыг жоохон баг уншаад байгаа юм болов уу гэж бодоод. Тэгтээ мэдээж нөгөө хар судар нэгэнт таарахгүй бол тааруулаад алгадаад оруулаад ирсэн юм биш. Жишээ нь Милан Кундерагийн Энэд ба мартахгүй ном бол улс төр болон хувь хүний амьдралын хоорондын нэг юм холбоосын тухай яриад байгаа шүү дээ. Тэр чинь тоталитарийн дэглэмдийн тийм цаг үед байгаа ч гэсэн амьдрах гэж ядаад байгаа хүмүүс бай. Тэрийг нь айгүй өөрхөн юм өгөөдөд төрсөлдсөн байж байгаа. Гэтэл энэ Дон Делологийн цагаан шуугиан болох дээр яг орчин үеийн нийгэм эд бараанд жишээ нь одоо юу гэдгийг тайвшрахын тулд өмнө нь бол бид нар мөрөгхийн тулд сүмд очдог байсан гэж. Одоо супермаркет руу явна, номин руу юм уу, ийм маркет руу явна гэж. Дон Делолог авахар бол. Гэтэл хар судар дээр бол иргэншлийн асуудлыг тавьж байгаа соёлын иргэншлийн асуудал. Өрн ба дорно гэдэг. Иргэншил чинь одоо нөгөө дэлхийн хавтгай юу бөөрийнхөө юу гэж маргаж ирсэн үе шиг иргэншил гэдэг юм ер нь энэ зан хязгаар байгаа мó одоо. Эсвэл бүр тодорхой байгаа мó. Дахиад нөгөө дайн тулаан асуудлууд ингээл ус хоорондын асуудал гараад ирвэл бүр тодорхой байгаа мó эсвэл бүр хавтгай болчиход байгаа мó гэдэгс. Тийм учраас энэ хар судар бол яг очин үед асуудал тавьжаад байгаа нэг сэдвийн талаар бүхэлд нь нэрвцүүлсэн юм арман гэдгээрээ энэ цуврал бол зайлшгүй байх ёстой. Азар яг таарсан. Тэгээ хоёр хүсэл ингээ хоорондоо болчихсон. За тэгэхээр дараагийн асуулт мэдээж бовсоргоноос асууж шаа. Сэмэнота. За бовсоргонд гурав Шотаа баш. Чөрөө энэ уусаа тэгэхээр өмнө нь хаасаа брэхээ яаш. Ихэнх нь асууж болсон юу хийсэн. Ахисмуугийг хамсагаас өмчгсөд дахиад яриад дуусгаж үсгэж байна. Яагаад тэгэхээр эрхийг авахтай холбоотой таны дотоодсон үйл явц өөрөө хамаа гэдэг тохиолж ямар ирмэшэл улс төрийн төлөвлөлтөнд бидний харуулсан шиг санагдлаа. Танхэр зүгээр хайм гэдэг болж би бас өнөө энийг ясамсчаа болсон юм. За сайн байцгаана хөвгтүүд. Би одоо асуултанд хариулах юм шиг л ойлголттой ирсэн байна. Өөрөөр хэлбэл энэ хар судрыг уншсан улсууд л энэ машина арчиж
уншчихсан. Тэгээд одоо надаас юм асууж хоорондоо санаанаа солилцсон болов гэж. Би бол одоо орчуулснаас хойш 10 гаруй жил болсон. Үндсэндээ мартчихад байгаа юу ч гэсэн юм байлаа гэж. Тийм учраас эхлээ та нараас нэг асуулт асууя. Хар судрыг уншсан хүн гараар өгөхгүй юу? Шингэвтер байна. За яг 3-4 хүн асуухад л гээд миний хувьд болчих واخ. Тэгэхээр сая хэн асууж байна л да. Яагаад орчуулах болсон юм бэ? Яаж зөвшөөрлийн авсан гэж. Тэгэхээр би бол энэ орхон памуухыг огт мэдэхгүй л дээ. Тэгээ одоо санаандгүй тэр одоо хар ном гэдэг одоо Black Book гэж тийм ээ. Тэр нь Москвад нэг явж исэн санаандгүй тийм ном байтараад тэгээд нэг хэрэг гүйлэг шарсан Нобелийн шагнал маглал гэсэн тийм авсан дээр тавч тайлбартай юм. Тэгээд Туркийн тэгээ бодлоо ер нь Туркээс буюу би Туркийг одоо дорн дахных буюу одоо мантай огшил язгуур нэг гэсэн маягаар сэтгэе тэгээ манайхнаас одоо анх Нобелийн шагнал авсан нөхөр байх нь эднэр гэж бодож тэр номыг авчаад тэгээд уншаад Москвад байдаг нэг ном гэх шиг нэг тийм сэтгэл төрсөн байгаа юм. Тэгээд зөвшөөрөл байх гээд нөгөө хүнийг сургалсан Стамбулдаар сургадаад байхгүй. Парист байгаа сураг гарсан. Парисаар сургадаад байдгүй. За сургадаад гэдэг нь би нөгөө гадаад яванд байсан болохоор элчин сайдынхаа яамныхны гуйдгийн тийм хүн байна уу сургадаач байвал холбож өгөөч гэдэг. Тэгээ олддгүй тэгээ сүүлд Вашингтон Колумбийн сургуульд одоо зочин профессор гэж байдаг гэсэн сураг гаргаад тэгээд бас түүгээр сургуулсан байгаа болтой тэгээд хүн хүлээж авдгүй гинэ гэж. За тэгээд нэгүгээр хэдвэл өөртөө нь холбоо өрч чадаагүй. Тэгээ энэ Непкойд нэрээр сургуулсан эрхэн байдаг янз бүрийн хэвлэлийн газар байна уу гэдэг. Тэгтэл Английн нэг за би бол жижиг хэвтэр юм бол гэж бодож байгаа нэг хэвлэлийн газар эрхэн байдаг юм байна. Тэгээд тэдэнд хандаа зөвшөөрлийг авсан. Тэгэж орчуулсан дөхтэй. За тэрний цаана одоо орхон памуукга яагаад олдохгүй байна гэхээр манайхан одоо нэг Зосгийн хаан муу хүний хараанд байдаг зайлвал тэгээд манай төргийн дуучин санаа аргалтай шүү дээ. Ер нь янз бүрийн аргаар цааш нь харуулдаг эсэргүүнүүдийг. Тийм учраас одоо өөрийг яадаг тийм хартай сэртэй хүн юм байна л да гэж одоо хувьдаа дүгнсэн. Тийм учраас одоо өөр таньдаг найз гэж жишээлбэл тэр Вашингтонд Үзбек найз гэдэг хүнтэй манайхан уулзуулж эднэргээ саадах нь амлаад байхад зөвшөөрөөгүй юм лээ гэх жишээнд. Тэгэж яасан. Тэгээ одоо 10 жил болсон. Тийм учраас сая бямнэм хэллээ. Одоо зохиол судлаачийн үүднээс сая их нарийн тодорхойлж явах шиг байна. Би бол одоо орчуулагч учраас зохиол судлаач огт биш. Орчуулагчийн өөргийг юу гэж үздэг вэ гэхээр тэр цаад зохиогчийн өмнөөс шинж юм зохиох ёсгүй л гэж байгаа чигээр нь орчуулах ёстой л гэж үздэг юм байна. Тэгээд тэр судар юу гэж хэлсэн байна тэрийг уншигч болгох ёстой. Би бол одоо байгаа чигээр нь монгол хэл дээр л буулгах ёстой. Гэхдээ хүнд ойлгохдохоор монгол хэл найруулгаар. Тийм учраас одоо сая өөрөө чинь хэлж байгаа шиг тэр иргэншлийн нэр гэсэн тийм нарийн ширээ имийг л би хэлж мэдэхгүй л дээ. Ер нь зүгээр ухаанд бол номоос ихтэй гэдэг тийм ээ. Тэгэхээр номоос хүн бол одоо таны мэдхгүй олзыг олж болно. Цааш нь одоо тэр нь одоо байгалийн ухааны чинь байж болно. Тийм ээ. Нийгмийн ухааны чинь байж болно. За нөгөөтэйгөр амьдралын ухааныг одоо номноос олох хэрэгтэй. Хэн ямар одоо амьдралын нөхцөл байдалд одоо хэцүү байдлаас яаж гарсан байна. Эсвэл одоо ямар муухай санаатай хүн ямар хэцүү байдлыг зохиож жигшмээр одоо
болгосон байна гэх мэтээр. Тэгээ энд бол зайл нэг сэтгүүлч яваад байдаг л да тийм ээ. Сүүлдээ тэгээд барахтайхан төгсдөг. Тэгэхээр тэр бол үнэхээр одоо Туркийн нийгмийн юу харуулж байгаа юм л да. Тэнд бол одоо үнэхээр юу гэдэг юм бэ? Одоо эртний туркчүүдийн одоо ахуй ёсны жин байгаа. Өнөө цагийн гэдэг нь чинь 200-ны цагаар бичигдсэн арман штэ. Яа. За тэгвэл одоо 90 он гэдэг чинь юу 30-40 жил болж байгаа. Тэгэхээр энэ 30-40 жилийн өмнөх Туркийн одоо төрийн бодлого за өнөөдөр ч гэсэн одоо их сонин бодлого явуулдаг штэ. Гүрний хувьд тэр нөгөө өрөндийн одоо жишээлбэл НАТОгийн гишүүн улс шүү дээ. Тэгээд тэр өрөндийнхний соёлоос өөрснийг ямар нэгэн байдлаар ялгууртаар ойлгох гэдэг. Тэр нь одоо эдгээр чинь 1920-ад оноос одоо өндөө хэрэг дээр лалынхаа суртлыг орхисон гэж хэлж болохоор бид нар чинь нэг шингүү үзэлтэй улс өдр болж тоглосон шүү дээ. Тэр шиг төрөхөд лалынхаа одоо номноос нэлээд хөндөрч өсөг мөсгөө хайж тэгээд энэ одоо латин үсэг рүү орж 20-ад оноос тэр Ататүрк гэдэг хүн одоо бүгд найрамдах улсыг байгуулсан үеэс тэгээд одоо өрөндийнхний одоо сэтгэлгээ тэр юмар явж байгаа тэдэнтэй одоо зэн дарахдаг улс болох ёстой гэж одоо сэхэтэн ардууд нь ер нь тийм үзэл ихээхэн дэлгэрсэн. Гэтэл төрийн бодлогот нь тэр нь олигтой юу гэдэг юм тэргүүлэх чиглэлийн одоо үзэл бодол бол өгдөггүй тийм байна. Тийм учраас сэхэтнүүтэйгээ их ташгаа харьцсан. Гэх мэтийн ийм зовлон байдаг одоо сайн улс байгаамаа. Тэгэхээр энэний цаана үнэхээр тэр иргэншлийн явдал үндэсний соёлын явдал байна л да. За гэх мэтээр би одоо ингээд барагсах юмгүй хамаагүй ярих юм ярьчлаа шүү. Тэгээд та нар тэгээд тав тодорхой асуух юм байл бодчоод хариулах хичээе за. За сая гомсомгүй ярианд бол нэг хүндэрсэн асуудал миний хэлж ирсэн асуудалтай таардаг болдог шүү. Та нарын мартаагүй би асууж ийж болох орчуулагчдаас асуух гад хинэн шаарлсан болно. Юу нэг их зохиолын үйл хэмжээ бүтцэг юм байх гэдэг нэг юм байгаа тийм. Нөгөө талд нь болохоор уншигчдад нөгөө ойлгох фильтрээс жоохон тайлбарлах чинь хөрвүүлэх гэдэг бас нэг асуудал байгаа гэдэг. Орчуулга дээр тэгсэн чинь нөгөө постмодерн гэдэг байгаа эдгээр зохиолуудын одоо бичлэгийн хэлбэр нь санаа шалтгаан дээр харагдаад шүү би санагцсан. Хэлбэр нь өөрөө бас нэлээд тайлбарлах юм уу хөрвүүлж өгөхгүй болж өгч юм шиг. Нэг юм онцлогтой. Тэгэхээр нөгөө саяны үнэн байх дүүрэн юм уу эсвэл уншигчтай тайлбарлах дүүрэн юм уу алийг нь илүү дайрж бас эсвэл дундуур нь гоодаг асуулт нөгөө их санагдсан санагдаад байсан. Шампаа юм алтарх хайнаас тарих дүүжээ. За энэ төрөлцсөн том хүнд өнөөдөр дэлхийн намын өдөр тохиолж байгаа. Дэлхийн намын өдрийн минь хүргэе. Миний хувьд болохоор яг зохиолдоо их зохиолдоо үнэн байх гэдэг югаар ер нь тэгж явдаг. Тэгээд бас уншигчдын нөгөө нэг оюун санаанд итгэх хэрэгтэй гэж боддог л доо. Тийм уншигч тэрийг Кундерас ч юм уу те одоо чартаг ч юм уу уншиж байгаа хүмүүс тэр хэмжээний одоо номоо цаашаа задлаад эсвэл одоо судлаад унших хэмжээний уншигчд байгаа байх гэж бодож байгаа учраас одоо учиргүй нөгөө тайлбарлаад хөрвүүлээд сая гомсронгой хэлж штэ те бид нэр орчуулагч дамжуулах нь үүрэгтэй болохоос ш зохиолчийн өмнөөс одоо тайлбар хийгээл те бид нэр буруу тайлбар хийж болно штэ зохиолч болохоор тэгж бодоогүй ч хийж болно. Тийм болохоор би бол их тексттэй үнэн байх гэдэг зэрэг байж барилж байна. Үнэхээр одоо нэр томьёо юм уу он цаг юм уу гэж тайлбарлуулжтай. Дор нөгөө
юм уу одоо ячмаар юм бишгүй байдгийг. Одоо би бол одоо тэрийг юу гэж үздэг вэ? Тэрийг энэ орон зохиолын номлол арчилж байгаа шүү дээ олчихно. Энэ бол одоо лавлах юм уу одоо нэвтрхий тал биш ээ. Одоо бол тэр онсаар тэр нэг томьёо тэр юмыг бол ямар ч одоо лавлахаас интернет эсвэл нэвтрхий талаас сонирхсан хүн олоод харж боломжтой гэж үзээд тийм одоо юу бараг хийдгүү. Зүйл тайлбар бараг хийдгүү. Ганц нэг яг тэр үед нь тухайн хүнд сонирн байж магадгүй гэсэн нэг тийм байж магадгүй. Дэх нь бол Эренчингуй хитэн хуудас дамнуулаад тайлбар бичдэг байсан тийм орчуулга та нар харсан байх. Тэгээ манайхан бол хажууд нь тухайн юмыг тайлбарлахаас гадна өөрийнхөө үзэл бодлыг шургуулад явж. Тэр одоо би энэ дэсэн тагч асуудлаасан. Энэ далимд хэлж байгаа. Оройн гомсронгой сов айдтай би шууд санал нэг байна. Ер нь орчуулагчид ерөөсөө их зохиолтой унж байх хэрэгтэй. Тайлбарсан орчуулга угаасан байж болохгүй зүгээр тийм тусдаа тийм орчуулгын төрөл байж магадгүй. Тайлбар орчуулга гэдэг. Тэгэхээр ямар ч уран зохиолын ном ямар ч хэцүү байсан ойлгох. Огт ойлгохгүй ном гэдэг чинь угаасан байхгүй шүү дээ. Тэр нөгөө Джеймс Джойсийн үүдис хүртэл ойлгодог. Уран зохиол талтай аягүй гоё шүү дээ. Үүд явдлын эдэртэй болохоос. Тэгэхээр орчуулагчийн тайлбар бол ерөөсөө хэрэггүй. Тайлбар даяж байгаа чинь ерөөсөө орчуулга биш. Бурчин зохиол бүр бэнд гэдэг ч юм уу тийм үү. Гомсронгуйтай би яг адилхан бас нөгөө ишил зүйлтэнд аягүй дурггүй. Бараг үзээ яддаг. Тэгээд жартаатай чинь өөр хэлээр Франц тэрээр бичсэн латин юунууд тэр байдаг шүү дээ. Оросууд тэрнийг их орчуулд тавьд юм билээ. Оросоор орчуулад номных нь ард нь бүгдөрөнгийн жагсаагаад яашдаг. Хамгийн онцгой хэсүү. Тэгээд би тэрийг хүртэл орчуулаагүй. Ерөөс тэр чигээр нь Францаар бүхэл бүтэн үйлбэрүүд тэгээд тэр чигээр бичээд. Тэр монголчлоо. Монголчлоо ерөөсөө Францаар тэр өөрийн зохиол нь тэгээд латинаар бичсэн юмнууд байгаа. Италиар ч байгаа. Тэгээд тэрний нь бол иш зүйлд. Тэгээд нөгөө тэгтлээ зяд учраас. Ястан ханаар өөрсдөө чинь тэр заахэр хэлсэн бидний хамаарсан мөн хатхийн орчуулсан байгаа юу гэдэг асуултаа прям шууд асуултаа за орчуулга хийхдээ би нэг муу аргатай. Яа тэгэхээр эхлээд нөгөө орчуулгын ажлынхаа талбарыг бэлддэг. Тэр их зохиолынх нь нэг доол мөрийг тавиад компьютер дээр доор нь орос англиар хоёр баг нь босгож жоод орос англиар тавьчихдаг. Тэгэхээр энэ хоёр сайн дата нэгдүгээрт тэр нэг зохиолыг буруу ойлгохоос хамгаалдаг. Яагаад гэвэл англи орос орчуулгч угаасаа сайн шүү дээ. Тэгэхээр нөгөө ойлголтоо батдсан. Хоёрдугаарт тэр зарим хэцүү орчуулгад хэцүү үүдийг одоо англи орос орчуулагч нар яаж шийдсэн их сонирхолтой байдаг. Зарим нь орос орчуулагчийн шийдэл монгол хэлэнд таармаар, зарим нь англи орчуулагчийн таармаар. Тэгэхээр яг л ингэж харьцуулж орчуулдаг аргач угаасан дээр үед байсан юм билээ. Одоо юуны 14-р зууны үед байсан Шаровсингийн Шаров Жонцгийн нэг орчуулагч тэр нэг судрын орчуулгын ард нь төгсгөлийн үг гэдэг нэг юм байдаг шүү дээ. Колофон гэдэг. Тэн дээр яаж орчуулснаа бичдэг. Тэгсэн тэр Шаровсинг болохоор төвд энтгэгчин төвдчин уйгурчин бичгүүдийг харьцуулж орчуулж өгсөн. Тэгэхээр энэ бүр дээр үес тэр нөгөө
17 дугаар зуунд бөөний ганцхан төвдөөс оржуулахаас өмнө 14 дугаар зууны тэр нөгөө чойжоо олсаргаа тэр чинь тэгж харьцуулж авчихдаг байсан юм л дээ. Тэгээд энэ айгүй ашигтай юугээрээ. За яг хөө зүгээр хэлний юу сэтгэлгээ тэлдэг гэдэг нь баг үнэн баха. Ер нь тэр зарим хэлж нөгөө нэг сэтгэлгээний сэтгэлгээтэй шууд холбоотой болохоор янз бүрийн ойлголтууд байдаг. Жишээлбэл Орос хэлний байдаг янз бүрийн ойлголтууд юугаар шууд орчуулахад хэцүү баг орсоор тавьчмаар тийм юм хүртэл байдаг шүү дээ. Англи хэлний ч байгаа. Тэгээд тэр болгоныг монгол руу орчуулах гэж оролдохоор сэтгэлгээний юу бол гарцаагүй дийлэх баг. Яг нэг юу орчуулагчийн хувьд нэг номыг хамгийн сайн унших арга орчуулах гэдэг Ленин билүү нэг бурангуй нөхөр юу хийсэн байдаг шүү дээ. Ленин баха. Мэдхгүй юм. Ленин бурангуй гэж хэлж болохгүй гэж сэтгэдэг хүн шүү дээ. Над руу харж байгаа яриад байна уу гэж. Тэгээд тэрнийг болохоор хотлоо гэж бат. Орчуулагч ер нь бол дарах мөчн ажил биеийн хүчний хөлбөр. Харин уншина гэдэг чинь жих оюуны хөлбөр. Тэгэхээр орчуулах хийж байгаа хүн яг тийм сайхан гоё арамаа уншаад таашаал авдаг шиг тийм юу бол байхгүй. Тэгэхээр тэн дээрээ мөн тэр нөгөө оюуны таашаад бүр дорогддог байж байна. Тэгээ одоо үг ойлголтыг дүйлгэх гэж нэг маш хэцүү явдал байна л да. Тийм ээ. Тэгэхээр нөгөө цаад улсынхаа ард түмний зан заншлыг мэдэх хэднэр гэдэг нарийн ширээ юм байна л да. Одоо та нар мэдэх л баг. Одоо манай Оросоогоо нэрсэн здрасте гэж хараад гин штэ. Чи болооч гэж байгаа хот те. Юм ярьж байгаа. Тэ өөртөө өөрийнх нь бодож байгаагаас шал өөр юм хэлвэл здрасте гэж. Болж үстэй гэж байгаа юм да. Тэгэхээр одоо тэр ишин сайн байна уу гэдээ орчуулсан байвал ямар вэ? Тийм ээ. Тэгэхээр одоо үгийг нөгөө цаад улсуудын одоо хэллэгийн ярьдаг заншлыг мэдэх. Ерөөсөн нөгөө ард түмнийхэн зан заншлыг мэдэх тэгснээрээ тухайн одоо үг санааг одоо дүйлэх хэднэр гээд. Тэгээд тэрийг овоод дүйлэхчвэл тэр хавьд орчуулагч нэг жоохон баярлдгийг. Хөөс нөгөө үг чинь ороод ирлээ гэж. Түүнээс үнэхээр хар ажил. Гэхдээ яг эрх биш бүтээлч хар ажил гэх баха. Тийм ээ. Түүнээс одоо мод хөрөөчгөөс арай өөр. Тий. Сая алтангэр цахаа айгуу гашуун мөртлөө үнэл үг хэллээ л дээ. Орчуул цахаа үйл явцаа л тийм жаргалтай байдаггүй төсөөлөх шиг. Тийм болохоор би бас төрүүлээд номоо нэг уншигчин жаргалыг эдлэхийн тулд төрүүлээд мэдээж хэлээд ямар ч хөвчлөгч уншиж үздэг л ахalta. Тэгээ уншаад яг тэр явцтай заах уншигчин жаргалаа мэдрэхийг хичээдэг. Гэхдээ яг харахгүй нэг орчуулна гэж байгаа номыг болохоор энэ өгүүлбэрийг ингээд болгоод зүгээр юм уу энэ хийж юм уу гэж бодоод уншаад ингээд хараа. Тэгэхээр бас яг нөгөө нэг цэвэр уншигчийн таашаалал болж байгаа. Орчуулга хийгээд жоохон цаанд төр байдаг гэх юм уу. Тэр нь жоохон хэцүү байдаг. Кундерагийн хувьд гэх юм бол одоо ч Кундераг ч 40 хөнгө оршбог манай тэгсэн яг чи орчуулгаар одоогоос бараг 10 жилийн өмнө шүү дээ. 9 жилийн өмнө гарч байсан. Тэгээд бид нар айгуу нэг адтаас та эхлээд айгуу гоё юм орчуулгаар Кундерагтай танилцаад тэгсэн болохоор нөгөө зохиол маань ингээд айгуу хүмүүст хүрсэн. Тэгээд тэр хэрэг надад нэг айдас байсан гэхээр одоо би ядаж тэр орчуулгаас одоо өмнөх орчуулгаас нөгөө надад юм хаан тогтчихж байгаа байхгүй юу? Тэрнээс нь дордуулчих бидээч гэдэг юм уу те. Тэр хаананд хүрэхгүй байх гэдэг айдас жоохон байсан. Гэхдээ хоёр ном маань яг гоо ерөнхийдөө хуйлал Чехийн нийгмийн тухай ингээд нөгөө коммунист нэг дэглэмийн тухай өгүүлж байгаа гэсэн нэг агуулгаар бол нэлийн өөр. Нэлийн өөр гэдэг наашаа бичиглэн
арай үргэх юм уу. Тэгээд нөгөө надад болохоор сонирхолтой санагдсан юм нь болохоор одоо хүн дээр өөрөө сонсоод аягуулсан намайг загнах байх. Тэр сонссон байсан бол ягаад гэж юм тэгэхээр энэ номыг би нөгөө орчуулгыг зөвшөөрөх шалтгаан нь болохоор надад болохоор улс төрийн агуулгын аягуулсан багтаас байхгүй юу. Тэгээд би тэрийг ингээд одоо бидний туусан та бас нэлээд ойролцоо болохоор тэрийг илүү гаргамаар тэрийг заавал орчуулцтай гэж бодсон. Гэтэл хүн дээр болохоор өөрийн нөгөө нэг ингээд улс төрийн агуулгаар бичдэг ч юм уу эсвэл одоо улс төрийн үзэл бодлоо зохиолдоо оруулдаг зохиолч гэж хэлэгдэхдээ маш дургу тэрийг ер нь баг нөгөө үгүй яддаг гэх юм уу тийм юм байсан байхгүй. Тэгэхээр нөгөө нэг гэтээ яг хүн дээрээ нөгөө ойлгож болно л та ягаад гэвэл ингээд өөрөө одоо нөгөө төрлөх нутагтаа тийм ингээд хамаг зохиол бүтээлийн хориод тэгээд ингээд иргэншлээс нь татгалцуулаад тийм ингээд цагаачлахаас аргагүй болгоод ингэсэн болохоор нөгөө тэр хүнийг очоод Францад очиод тэгээд 7 улсын түвшинд зохиол гаргаад юу ч бичсэн хүмүүс ерөнхийдөө энэ хүн улс төрийн өнцгөр бичиж байгаа гэж ер нь уншигдсан хараад исэн юм шиг байна л та. Тэгээ нөгөө байнга тийм юм мэдрээд тахаар тэр хүн чинь ингээд айгуу тэрэндээ дургу болчихж байгаа юм л та. Гэтээ надад бол ингээд яг уншигчээр бодохоор тэр нь илүү гоё санагдаад тэгээд нөгөө асуулт нь юу вэ бүр төөрөөд хадуураад яваад тэгээд тийм. Ханан болохоор тийм надад за чи 4-7 дугаар бүлэг л айгуу жоохон хэцүү байсан. Ялангуяа 7 дугаар бүлэг дээр яагаад хэцүү байсныг би одоо бас жоохон гайхаад байдаг л та. Эхний 6 бүлгийг би орчуулчаа. Тэгээд 7 дугаар бүлэг дээр айгуу хуудсан. Тэгээд ерөөсөө нэг юм халгаад явж өгөхгүй. Тэгээд нөгөө 7 дугаар бүлэг нөөсөн хүмүүс бол мэдчихэж байгаа ах те нөгөө нэг үйл явдлын санаж байгаа ах те. Тэгээд нэг тэр одоо орчуулахад нэг жоохон эвгүй байгаад байсан. Тэгээд нэлээд байж чад орчуулчаад 23 онд өгн орчуулсан. Тэгээд энэ ном маань нөгөө концепцээрээ ингэж гарах учраас 25 онд гарч таарсан. Тэгээд 2 жилийн өнгөрч байгаа байхгүй орчуулснаасаа. Тэгээд би номоо гарсны дараа 7 дугаар бүлгийг ингэж ерөөс санахгүй байсан айгуу санаа. Босдуулгийн ингээд санаад зарим нь бол одоо ингээд өгүүлбэрээр нь санаад байгаа мөртөө 7 дугаар бүлгийн яг юу гарч ийта гэд ингээд гайхаад тэг яг нөгөө уншаад дахиад уншихаар за гэдэг санаад оржлаа юм л та. Тэгэхээр нэг тэгтлээ жоохон юм тавгуур ихсэн юм шиг байгаа. Тэгээд нөгөө энэгээр юу хэлэх гээд байна гэхээр одоо нөгөө нэг юм хувцлын татар ч юм уу те айгүйх ингээд нэг тийм гардаа штэ. Тэгээд би чинь тэр тал дээр өмнөнийхөө яг тийм агуулгатай зүйл нэг орчуулж байгааг болохоор надад тэр нь ингээд жоохон хүнд байсан. Гэхдээ гоё юм нь юу байсан гэхээр хүн дээрээ өөрөө одоо ямар ч зүйлийг аюу гоо зүйтэй бичиж чаддаг. Магадгүй хүн дээрээс өөр хүн одоо иймэрхүү сэдвээр аюу илэн талангүй бичсэн бол энэ магадгүй порнографи ч юм уу бичиж магадгүй. Гэтэл хүн дээрээ бол тэргээр цаана нөгөө хүний оршихуйн асуудлыг маш гоё тийм нэлээ өгөөдөө яжтай тий ягтлалтай. Тэгээд үнэхээр нөгөө нэг станерээ чөтгөрийн чинээдээ нөө бурхны чинээдээ нөө одоо яаж энийг юм бэ гэмээр тийм айгу гаргаж чадсан. Тэгээд тэр нь одоо жоохон тийм хүндрэлтэй байсан. Гэхдээ би Кондераг бол ингээд орчуулагчаач тэр уншигчтай тэр юм нэг тийм одоо ингээд хэл найруулгаар ч юм уу дарамтлаад байдаг зохиолч гэж боддоггүй. Харин ч бүр ингээд айгу гоё урсаж ингэж явдаг. Тийм тэгээд би нөгөө энэ дээрээс гişээгчтэй бас ингээд анх бидэнд ийм гоё номыг хүргэж баярлалаа гэж хэлмээрээ. Тийм тэгээд нөгөө тэрнээс хойш тэгээд тэрнээс одоо тэгээд тухайд ингээд надад бас нэг айгүй шинэ өнцөг болчихсон байхгүй. Тэр баг 10 жилийн өмнө ингээд уншаад тэр үед чинь одоогийнхоо адаалыг айгүй жоохон маа шүү дээ. Тэгээд ингээд уншихад надад хөөх бас ингэж гоё бичиж болдог байх нэ гэд философи асуудлуудыг ингэж гоё хөндөж болдог байх нэ гэд айгүй тэгээд таашааж уншижсэн. Тэгээд яг тэр нэг юм гоё эрчмэн байсан болохоор ч юм уу ер нь орчуулахад ер нь баггүй миний айгүй тийм гоё орчуулсан номнуудын байхад тэр датгаа бүлгийг стацал дээ. Нүүрэн дээр асууж манай орчуулагч хэлийн хэрэгчлөлөө гэдэг яг энэ зүйлүүд чадсан байсан болов уу? Шихэд процесс уу? Надад ч гэсэн арга байгаа шүү дээ. Тэгж зовхгүй тулд орчуулагчаа ихлэ зөв сонгодог байхгүй. Ер нь яг ийм Достоевскийн армануудыг гин зэмиг юм уу Карамазовын өгүүдийг гомсронгоо орчуулгаас өөр хүн орчуулж байгаа. Бид нар төдийлөн уншихгүй байх. Өөр орчуулагчаараа дархалдсан зохиолууд гэж байдаг.
100 жилийн ганцаардлыг Акимгоогоос өөр хүний орчуулгаар уншвал бид нар бас жоохон таагүй санагдах байх. Хэдийгээр сайхан зөв орчуулагдсан ч гэсэн. Тэгэхээр орчуулагч өөрөө тухайн зохиолоо дархалцдаг ингээд. Дархан цаацтай болгочдаг. Тийм халтшгүй болгочдаг. Тэгэхээр магадгүй зөвхөн миний бодсон бодол бол залхуур нэг талдаа залхуурсан. Яагаад гэвэл чиний яг саяны асуусан шиг олон дахин уншаад буцаагаад нервтээд орчуулагчтайгаа муудаад тэгээд энэ төсөл хаагдахыг хүсээгүй. Тийм учраас хэн орчуулж чадах вэ гэдэг дээр хамгийн түрүүнд бодсон хинээс нь. Тэгтээ сонгохдоо бас ч шалтгаан байна. Жишээ нь үгдий одоо Кортасрыг алтан гэрэл ахад өгөнгөт за энэ хүн чинь өмнө нь ямар номны учрыг оллоо гэж бодож байгаа байхгүй. За энэ номнуудын учрыг олсон хүн бол энэ зохиолын ард гарчнаа. Хамгийн хэцүү нь ер нь Кортаср чартаа та хин дөхөө гэхэд бодоход бол би Сугара агчаагийн бас өмнөх орчуулгуудыг уншиж исэн. Том армаануудыг маш хурдтай орчуулдаг. Уншиж гот тийм нэг зохиолын одоо ялангуяа орчин үеийн зохиолуудын хэцүү бүтцтэй зохиолуудын учрыг айгүй айтайхан олоод гаргачихдаг юм шиг надад санагдчихсэн. Тэгэхээр өмнө нь нөгөө орчуулагчдаа мэддэг орчуулсан бүтээлүүдийг нь уншицсан учраас тэргүүрээ тааруулж бодож байгаа. За иймэрхүү зохиолыг бол тэр хүнд өгвөл гэдэг маягаар. Тийм учраас нэг талдаа залхуураад нөгөө талдаа орчуулагчдаа хамаг хэцүү хаж байгаа яагаад. Тэгээ сая хэлж байгаа зү. Хамаг хар ажлыг бид нэр хийлээгээд тэрийг оноод өгсөн хүн би байхгүй юу. Тэгээд өөрөө тэгээ ард нь сайхан ингээд номоо оноод өчөөд үлдчихэж байгаа. Туурдаг байсан чинь өөрөө ингээд туурдаг болоод гарцуудаас нэг өөрөөс нь логик байдаг. Тэгээд туурдаг дараалж чинь гарцуу зааж байдаг. Тэгэхээр туурдаг байсны очрыг олохтой сурцтай юм шиг байна. Тэгээд тийм жашаа бас тийм байсан. Бас хаас Кортасрын туурдаг байшин яг Кортасрын туурдаг байшинаар нөрчүүлчихүү Монгол маягийн туурдаг тийм эсрэг хамтаа ч юм уу байшинаас нь яасан гэдэг хаад идэв яг би таньс хос өрнөдөөс олж тэгж юм хэлсэн. Эндээр түүний сонсон дэрч. Кортасрыг их орчуулж эхлэхдээ над нэг атга санаад өрөөд тэр нөгөө орчуулгын юу гэж байгаа шүү дээ нөгөө заавар гээд эхлээд нэгдүгээр бүлгийн дараад нь дэдгээр бүлгийн гээд яац би эхлээд тэр дараалал орчуулъя гэж бодохгүй тэгвэл амар байж магадгүй. Тэгснэ сүултээ болоод ерөөсөө бичсэн юугаар нь яасан тэр юм байна. Тэгэхээр тэр өөрийнх нь заавраар нөгөө үсэрч орчуулсан бол ямар байх болсон бол би сүүлд нэг тэгж бодоод байсан. Гэхдээ ер нь бол надад заавал тэр заавуудах юугаар нь дарааллын баримтлахгүй зүгээр хээс нь дуусч явсан ч гэсэн үүтэй ойлгомжтой байсан. Яг орчуулгын хувьд бол энэ үгийн тоглоом их хийдэг. Өөрөөр хэлбэл нөгөө энэ энтхэг Европ хэлний үд чинь үйл үгүй урд нь утвар залгаад утгыг өөрчилдөг шүү дээ. Кортаср болохоор яг тэр нөгөө утварын тийм үгийнх нь дунд нь тавиад энд үсгийг өөрчлөөд хайшдаг. Тэгтээ тэр чинь нөгөө үгийнх нь язгуур үндэс байж байгаа учраас танигдан байдаг. Монголоор дэх боломж ирсэн байхгүй. Монгол чинь тийм үндэс язгуур дээр нөгөө нөхцөл дагавар залгаад давхарлаад овоолждаг. Тэрнийг тэнд нь оруулаад хийчихвэл тэр чинь өстой хүн ойлгох аргагүй. Тэгээд бодож байгаад монгол хэлж угаасан баян хэл юуны халимаг бүрээд аялгуугаар уншихад утга нь танигд өвн танигдсан мөртлөө арай өөр бичлэгтэй байдаг шүү дээ. Тэгээ тийм шийдэл болсон. Тэнд бүр бараг нэг тийм бүтэн хуудас нэг халимагч юм шиг брэч юм шиг тийм юу байгаа шүү дээ. Ойлгохоор тэр чинь дандаа цаанаа тэр Кортасрын тэр нөгөө юу каприц
баха өгнүүдийн үгийн дотор надад хийсэн. Тэр нь за яг юуныг Прустыг бодвол амархан өгбөр тэр нэг тийм айхтар хүнд юм байхгүй. За тэр нөгөө үгийн тоглоом энэ бол тэгээд нэг шийдийн олсон болохоос гайгүй хамгийн гол нь нэлээд зовлонтой юм болохоор нөгөө өгүүлбэр цаг нь өөр болоод ирж шүү дээ. Цаг нь ч гэж одоо цаг нь ч байгаа нөгөө бие нь өөр болоод нэгдүгээр бэс үүснэ дараагийн өгүүлбэр нь 3 дугаар бэс болчихдог. Тэр жаахан тэмдэг хөвтэй. Тэгтээ яг өдөр болондоо техникийн ажилладаг. Тэгэхээр энэ кейсээс дараагийн 5 өөр юм концепт руу яаж зэгцэлсэн болов? Арга нь юу байсан, санаа нь юу байсан гэдгийг асуух байна. За яг хичээлүүд зохиол зүйлсээ мэддэг үү? Дизайн одоо үнд хэцүү илүү хэцүү гэж шийдэж байгаа. Магадгүй нь бол эсвэл байсан гэдэг үнд бас гэж бодож байна. За дизайн энэ таун школын концептын ажиж мөнгөд энэ сонгосон үйлчлэлд явуулсан. Тэгээд угаасаа сонгол гэдэг нь нэгдүгээр эдик зах хэвээр таних зах хэвээр ямар ч одоо дараа нь таа өөр шинжлэх арга барьж чадчихсан ч хэрэг болж байна. Тийм асуулт дараа нь шиг тэгээд энэ зүйлээ гэдэг зах хэвээр энэ формат таа нэгдүгээр одоо хамгийн дөрөвний гавшлаа Facebook гэсэн хийсэн хэрэгсэг болж бүрдсэн л чухал хаалт хийсэн зураг авч байгаа. Тэгээд ихэд нэг тийм шийдвэр ингээс аргатай контролёр чинь тэ спорт нэлээд зүгээр чинь тоорос төчтэй ингээд зураг багтуу нийлхийд яагаад ихэвчлэн бутан санаа шийдвэр банаас сонгож гэдэг нь яг хэлж байгаа. Хэлэх юм бол угаасаа одоо тэгээд үсэл болгоч гэсэн бас тэгээд адилхан постмодернизм гэх юм шүү дээ. Тэгээд тухайн одоо шийдвэр нь яг хөнгөстэй чи тэгээд шинжлэх ухааны ийм одоо эстэй нэг тийм суултаагаа аавнасаа тийм нэгс тараач. Хэвээр байлгамжгүй сэлэн түүхтэй тэр агуулсан жавхлын шаан гэдэг нь бицлэх юм. Үнэн байх болж би гэж байх болж бүх юм амарч болж гэдэг юм. Ерөнхийдөө дотор нь агуулгатай хэлбэр байлгамжгүй байхаар бас нэг юм хэлчихэж байна. За бид нэр яг цаг хугацааны хувьд шийдвэр цэцгийн хувьд цуурлаа би бацлах шаардлагатай болчихсон. Яг тоос модерн гэдэг бол хүний хүн төрөлхтний нэг юм түүхэнд гарсан асар том сэтгэлгээний юм тесрэлт гэх юм уу зочрлыг хэлээ. Зочрлыг үрдэн бий болсон. Ер нь модерн ч нү постмодерн нү постмодерн ч нү биш дандаа юм цаг хугацааны үйлчлэлтэй явж байгаа шүү дээ тий. Тухайн цаг үеийн нийгэмд юу болсон эсвэл гинтийн юм технологийн хөгжил ороод ирэнгүүт хүн паникнд ордог ч юм уу тий. Эсвэл дэлхийн 2 дугаар дайны дараа амьдрал бүгд утгагүй болсон. Тэгээд бид нэр өнөөдөр миний бодлоор зүгээр технологи болон ихэд капиталист нийгэм бид нар амьдралын утга учраа ингээд эргэцүүлж чадахгүй ямар нэг юм давлгаан дээр суугаа явж байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Энэ зохиолчд яадаг вэ гэхээр тэрийг холоос ажиглаад тэгээ сайхан бичдэг. Бид нэрээ ингээд шүү. Ийм л үнэн төрөх чинь энэ байна гэдэг. Тэгээ ялангуяа тэр үл үзэгдэгч арман дээр бол үнэн гэдэг юмний тухай ярьдаг шүү дээ. Цагаан шууган гэдэг арман дээр ихтэй яг орчин үе бидний амьдарч байгаа нийгэм гэдэг чинь яг үнэндээ юу юм бэ гэдгийг Америк нийгмээ шүүмжлээд бичсэн.
эд бараанд бүх зүйлээ тавьж дуугаад эцэст нь хүний оршихуй бүр ингээд тэг болгож байгаа. Өөрсдөө эд бараа шиг мэдрээд эхэлж байгаа. Милан Кундерагийн энэний дугаар мартахгүй ном гэдэг нь болох дээр яа одоо югөөдл гэдэг нэг уран зохиолын арга барил байна. Югөөдл гэж. Энэ нь хошин шогчлол биш шүү. Шогчлол гэдэг чинь хөнгөн юм. Байгаагаар нь алиалаа илэглээд харуулж байгаа. А югөөдл бол уран зохиолын хамгийн хэцүү бэр хийхэд хэцүү зүйл гэдэг. Тиймээс ерөн дөрвтэйхэн зохиолдоо югөөдлийг ашиглаж бичдэг гэж миний хувьд боддог. Тэгэхээр тэр югөөдөд улс төрийн нөхцөл байдал тэр чинхэд болж байгаа улс төрийн нөхцөл байдал зүгээр хуу хүмүүсийн амьдралыг яаж оронгоор юм гэж. Тэгээд хамаарлаггүй юм шиг ирнэ. Нүлээлээд байгаа. Тэгээд инээж болохгүй, үйлчлж болохгүй тэр хоёрын дундуур ахаар югөөдлөж байгаа. Ер нь хар үгээр махчилж тайлбарлавал энэ. Орхон Памукийн хар судар болох дээр миний хувьд одоо Орхон Памук бол цасан уншиж байсан, хар судрын уншиж байсан. Өөртөө тийм нэг хатуулдаг зохиолч. Яг л тийм нэг цас ударсан Туркийн нэг зам дээр хоолын нэг бөглөө тосхныг зориод явж байгаа юм шиг. Эсвэл Туркийн тэр нэг харанхуй бүүдгэр манан татсан гудамжуудаар нь эхнэрийн хайгаад явж байгаа юм шиг тийм мэдрэмж төрхөө бичдэг. Тэр нь цаанаа нөгөө ялангуяа одоо түрүүнд гомсонгой хэлсэн тэр Туркийн асуудал. Нэг Азид орох юм уу, Европт орох юм уу гэдэг асуудал. Иргэншлийн асуудал. Баян тэрэн дээрээ тулгуурлаж асуудал үүсгэж байдаг. Одоо тэр нь хүртэл орчин үед ч гэсэн хэмээр л байна. Манайд ч гэсэн яг тийм шүү дээ. Бид нар шиг уламжлалаа барих гэдэг юм уу? Эсвэл бүр орчин үеч гэдэг юм уу? Энэ дээр байнга маргаан мөрөлддөг. Шинэ үеч ойлж мөрөлд бол байнгын тулаан болж байна. Тэгэхээр энэ зохиолуудад уншсны дараа яг өнөөгийн нийгэмтэй болон биднэртэй хамааралтай зүйлүүдийг олж хараасаа гэсэн. Тэрнээс бол би зүгээр яг бичлэгийн арга барилын хувьд хамгийн хэцүүг юм уу, сонирхолтойг нь сонгоцсон бас биш. Эднийг бүгдийг та хаяад Google дээр үзэх юм бол Турчицын Ярман гэдэг төрөлд хамааруулж байна. Турчицын Ярман гэдэг нь юу гэлдэг вэ? Тухайн зохиолч өөрөө албаар шин бүтэц, шин хэлээр бичиж өөрийнхөө одоо хувьд зохиолч байгаа туршиж үзэж гаргасан тийм арга. Тэгээ бүгдээрээ бас одоо тухайн зохиолчийнхоо нэрийг одоо дархалахаар бүтээлүүд болсон. Тэгэхээр Google дээр үзэх юм бол одоо уншигчдын ревюч байдаг юм уу? Яг тухайн зохиолчд төлөвлөх сонгодог зохиол. Одоо миний доо мартахгүй ном бол Кундерагийн эхний хоёр дахь гол зохиол нэгэн төрөнд хэлсэнтэй төвчийн арга өнгөөршгөө. За хар судаг бол яг застайгаа хамт Памукийн хамгийн гол армаануудын эхний 3 армааныхын нэг. Магадгүй одоо унших дуртай хүний хувьд бол номер 1 нь багтаа. Гортосор гэхэд Борхесын шав. Борхесын шав бас апн Габриэл Гарсиа Маркес хамгийн их нөлөөсөн зохиолч гэж ярьд. Бараг л Гортосор төрөөгөө бол Маркес 100 жилийн ганцаардаа бичиж гарч ирэх байсан уу гэдэг асуудлууд л яг. Тэгээ энэ мэдээлэлтэнгээр хаан тийм ямар зохиолч юуны тухай өгүүлж вэ гэдэг нь хамгийн түрүүнд хараад яг постмодерн гэдэг бол зүгээр суурлаа танилцуулахын тулд ашиглаж байгаа битгүүр үг гэж хэлж бас болно. Бичлэгийн хувьд Кундера тийм айхтар хүнд бичлэг биш шүү дээ. Яг нөгөө өөрийнх нь үндсэн 7 бүлэг байгаа. Хөгжмийн 7 гişгийн нотоор бичдэг гэдэг угаас уламжлалтай. Тэгээд тус тустай өгүүлэг шиг энэ тус тустай үйл явдалтай гэж юм уу. Гортосор бол мэдээж нэлээ хүнд бичстэй санагдана. Донд хэллээ бол их амарсан. Бараг л уламжлал. Юун дээр цагаан шууган дээр нэг онцлог нь бол бас нэг сонирхолтой юм нь бол зохиогч өөрөө номон дотроо зохиолоо бичиж байгаа мэдэгдээд байд. Жишээ нь нөгөө нэг Этала Кальвиногийн хэрвээ хүлэн шүн аянчин гэдэг шиг энэ зохиол одоо жишээ нь Пол Острийн зохиол шууж гэдэг юм уу? Энэ зохиолыг бичиж байгаа гэдэг. Зохиолч өөрөө зохиол дотор орж ирээд байдаг ч гэдэг юм байна. Ийм тусын юм өрмөц. Бүгдээрингийн нэг адилтгаж болохгүй. Яг хоо зүгээр өгүүлж байгаа сэдв цаг хугацааны хувьд бол ялцч бол постмодерн гэдэг төрөл зүйлд хамааруулахаар тийм л. Энэ заавал Гортосор гимшснээр хамгийн бичсэн Кундера гимшсэн тэр чехийг Америкийг тэр үйлдэл уншиж
Монголыг ойлгохаа хэрэгтэй. Яагаад юм бол гэж боддог таа. Гартасараар Монголын нийгмийг ойлгох ямар ч тийм сэтгэл байхгүй. Ягаад гэвэл тэр чинь аюу тийм 50-60-аад оны үеийн Европ, Америкт ясны тийм хөдөлгөөн байдаг шүү дээ. Залуучууд хөдөлгөөн шинэ бүр салч юм уу гэрээ тэр амьдралын хэв маяг энэ тэр манайд бол тэнтэй адилтгачгаа зүрчхэр юм бол Монголын нийгэмд тэр үсч байгаа одоо ч гэсэн байхгүй юм шиг. Шинэ төсөөр ертөнц. Заавал өгнө дөрөвдийн үед бол зүгээр адил өстэй хүмүүс нь тэр тэнд хүн ч юм уу тиймэрхүү нэг төстэй чанар энэ төр гарч магадгүй болохоос ш. Монголын нийгмийн зөвлөх харьцуулахад ямар ч хэрэггүй. Тэр ч түрүү нөгөө асуусан шүү дээ. Нөгөө хэд юу монголчууд нь яасан тэргээд тэр ихээс монголчууд тэр дотор нугасаа монголчууд байхгүй. Тэгэхээр харин ч тэр өөрийнх нь тэр хэл найруулга юу гэнийх хадгалах гэж зорьсон. Дүн сайхан Монгол үүдэр ерөөсөө болсон. Тэгээс тохоо ихэн дунд адагтаа алдаагүй логтаалтаагүй байна дээдийн заяа хэвш. Сайхан Монгол найруулга пүүстүүд их гоё. Монгол нөгөө сонгодог шиг хэлний найруулганд яг таардаг шүү дээ. Гартасаар бол ярьж байгаа юм. Тэгэхээр би тэр хар судрыг орчуулахтай холбогдсон одоо хоёр санаал хэлсэн л дээ. Нэг нь одоо төрөг бол бид нартай нэг өгсөн нэг гэж үзэхээр юм байгаамаа. Хоёрдугаарт одоо дэлхийн одоо том шагналаар тэр бүтээлийг үнэлжээ гэдэг Нобелийн шагнал. Тэр үеднээс нь хараад тэгээд уг зохиолд бол таны мэдхгүй юмнууд бишгүй би. Түүхийн юмнууд бишгүй би. Одоо Монгол хатан залах гээд явуулсан хүүдээ Монгол хатнаа хэдэн сар явж байгаад болоод ирсэн чинь нөгөө нөхөр өгсөн тэгээд эцэг нь авс эднэр гэдэг ч юм уу тэр түүхэнд бас нэг бүдэг бадаг байдаг зүйл эднэр гэх мэтлэнгээр Монголтой холбоотой юмнууд тэр бий л дээ. Гэх мэт дотгоор ер нь манайхан одоо элдв туухай ном уншиж байгаа үед Туркийн нэг зохиолчийн дээр үед бол яг одоо коммунистгээ тэр Азиз Нээсэн хэн эднэргээд улсуудын ямиг маний үед уншиж байдаг л да. Одоо цагт бол одоо ийм хүний нэг юм уншичаад төсөөлтөй байх нь зүйтэй гэсэн утгаар юм намсаа хэлээ тэр цас эднэр уншичаад активлэхгүй гарцгүй номнууд шүү дээ тийм ээ. Цаг хайрын цаг гэхэргүй. Зүгээр ер нь Нобелийн шагнал гээд эргээд ярихад би нэг дөрвөн тийм ном орчуулсан байдгийг. Тэгэхээр Нобелийн шагнал авахаар нэх мундагт байдаг ид биш байгаа юм. Солженицын гэдэг хүн жишээлбэл би тамийн диважин гэж орчуулсан юм л да. Тэрэнд Нобелийн шагнал дагсныг Солженицынгаа өөрөө дэгжсэн за энд ч улс төр ороо явчих шиг боллоо гэж. Манайхан нэгээс эсэрээс хөвдсөн хүн л дээ. Тэгээ нэг цаад болно ягаад тэр зохиол нь бол муу зохиол биш. Гэхдээ одоо Нобелийн шагнал эднэр гэхээр юм хаашаа байдгийг. Тиймэрхүү байх жишээтэй. Тийм утгаар би жишээ нь Нобелийн Орхон Памукянийг орчуулсан байгаа. Бид нар бол одоо төргүүдийн тухай төсөөлтөй байх хэрэгтэй. Уран зохиол гэдэг талаас нь нөгөө дээ. Одоо бол өчнөө кино гардаг болчихоо гэдэг манай телевизээр төргийн. Тэгэхээр одоо илүү ойлголттой болцоож байгаа. Сэтгэлгээний маань. Тийм заавал чехүүдээс ч юм уу аргентинчуудаас туркчуудаас бид нар Монголыг олгоод байх шаардлага байхгүй л дээ. Уусаа хэвлэх газар тэгж бас бодог байх. Гэтэ уран зохиолын нэг сайхан чанар нь байгаа шүү дээ, тий. Ном уншдаг хүн ингээд ганцхан өөрийнхөө амьдралаар амьдарч дуусчдаг бол уншдаг хүн мянган хүний амьдралаар амьдардаг юм клишэ болсон үг гэдэг шүү дээ. Тийм тэгэхээр нөгөө хүн дээр нэг ярилцлагандаа хэлсэн байдیں۔ Ингээд роман гэдэг бол ерөөсөө
Ер нь уран зохиол гэдэг бол хүний оршихуйг одоо хамгийн сайн илэрхийлж чадах зүйл. Өөр ямар ч тийм бичлэгийн хэлбэр байхгүй. Одоо хүний оршихуйд задлаа, дийлгээд одоо бүх ингээд тал талаас нь тэг ингээд үлчээд ингээд гаргаад ирдэг ганцхан зүйл чинь ерөөсөө роман юм шүү дээ. Оршихуйн философч тэгж чадахгүй гэсэн байдаг. Тэгэхээр нөгөө энэ л одоо хүний оршихуй гэдэг чинь энд одоо бид нар Монгол байна уу, Чех байна уу, Турк байна уу гэдгээс ямарч хамаарахгүй хүн л бол хүн. Тэгэхээр хүний оршихуйн асуудлуудыг хөндөж байгаагаараа энэ одоо янз бүрийн асуудлуудыг хөндөж байгаа нь чинь явж хүний оршихуйтай холбогдоод байгаа шүү дээ. Тэгэхээр тэр утгаараа нөгөө цаанаас нь та нар энэ Монголыг одоо энэ номныг уншаад ойлгох гэж хинч хэлээгүй ч гэсэн зүгээр бид нар уншаад өөрсдөө фрейм нь юу вэ гэдгийг зүгээр матаар л ирнэ уншигч хайгаад байгаа байхгүй юу. Тийм тэгээд би бол Кундера дээр бидний нөгөө туулсан юм чинь нэлээд ойролцоо байгаа байхгүй юу те. Одоо юу гэж чекүүдийг ингээд германчууд эзлээд авсан байхад нь орсууд одоо чөлөөлөгч ингээд ороод ирсэн тийм манайх ч бас жоохон тиймэрхүү ойролцоо төхөө идэгтэй тийм гамингуудыг чөлөөлөгч ингээд орсууд ороод ирсэн гэдэг ч юм уу. Тэгээд ингээд коммунистик шин багтсан бид нар ч гэсэн бас тэр нэг одоо тоталитар тийм тэр нэг машин бас бид нар чивэл одоо эрдэмтэн сэхэтнүүдээ алдсан бид нар маш аюул харамсалтай төгдөн шүү дээ. Би бол тэрийг ер нь геноцид гэж боддог байхгүй юу. Тэгээд хүмүүс болохоор яг ингээл одоо еврейчүүдийг хятсан энэ төр гэл яриад бидний бол бас маш одоо оюун санааг бол ер нь нэлээд ингэж тасчихсан маш эмгэнэлтэй явуул гэж хардаг. Тэгээд миний болохоор нөгөө тэрэнд маш их харамсаж явдаг учраас яг надад тэр нь бол ингээд айгүй ойрхон тусаад байсан учраас эндээс бид нар бас адилхан юм хуулсан гэдгээ эргэж хараад болохгүй байгаасай л гэж бодсон. Яг энэ тав намын уншаад нэг юм надад их ажиглагдсан. Одоо энэ Парисын годомч, Самуулын годомч, Яхны годомч гэдэг ер нь бас тэгээд тэр хавтууд болохоор яг үүний номууд дээр Бостонын шинжтэй өөрчлөлтөд орж ирж байгаа юм гэсэн. Хүмүүсаа ихтэй хотод өөр олдор юм шиг. Тэгээд би одоо Истанбул оролцсон хамгийн хайртай Истанбул болж ирсэн шүү дээ. Хамаг хэрэг ихтэй суппармаркетаа. Тэгэхээр хаан орол дуу аваад исэн энэ хагийг бас тэгмүүд надаас асуумаар байсан. Би яг Улаанбаатараа энэ дүрээ хийж цаалда бичиж чадсан болов уу гэж асуулт өгөө. Тэрийг энэ дэс суралцаж нэг хастамаар шиг санагдаа би тал дээр тань санагдаж байсан юм яа. Тэ би чаднаа гэж хэлчихсэн болов. Одоо би юу гэж хариулах юм би чаднаа гэж хэлчихсэн. Яг хөө миний зүгээр бодлоор бол 60 70 80 оны Арманууд Улаанбаатарыг бас хайрцангуй бичсэн. Усны годомч шиг тийм үү те. Бүр түүхэн Арманууд туушин нийслэлхүүрээ ардын өмсгөлөөс өмнөх цаг үеийг хайрцангуй бичсэн. Жишээ нь би нэг юм тохиолдол дээр 19 онд найрагчийн мөрөөр төслөө хийж байхдаа нацаг дөржийн зохиолдох бүх локейшн байршлуудыг ялгсан байхгүй юу. Тэгэхэд нэг 60-70% нь Улаанбаатар хоттой байна. Тэгээд би ярихдаа бол нацаг дөржийн хотын зохиолч гэж боддог байхгүй юу. 8 настай нийслэлхүүрэн дээрээ тэгээд 31 наснд өгөөд болтлоо Улаанбаатарт амьдэрсэн. Хоёрын зохиолынх нь уур амьсгал зохиол гарч байгаа газрууд дандаа Улаанбаатарын тухай байдаг. Тэгэхээр байгаагүй шинэ уламжлал байсан. Зүгээр яг памукын төвшөнд гэдэг юм уу? Эндэрийн төвшөнд ч гэдэг юм уу? Тий цаашдаа бичих байлгүй дээ л гэж найдаж байгаа. Тэрнээс бол байгаагүй уламжлал бол биш. Лунгой замбын бүрэн усны удамжийг унших юм бол те хожин одоо 40-50 оны үеийн Армануудыг унших юм бол нийслэлхүүрийн тухай, Улаанбаатарын тухай зөндөл юмнууд байж байгаа. Бүр барилгчлалын тухай хүртэл сэтгэлдэр дотор явж байгаа Улаанбаатарын тухай. Яг зүгээр нэг төвшлийн өгүүлэмжийн хэсэг болоод орсон болохоос яг тухайлан суура одоо зохиолынхоо суурийг Улаанбаатар болгож бичсэн нь бол хаврах. Хаалгыг хөтлөж авч чадахгүй байхаа. Яг аль номыг харчаар дүүж уншаа гэж зөвлөсөн. Ни өөртөө 5 номоо хиндуул царай шүү. За. Ни хувьд бол хоёр номон дээр хэлцчихэд байна л да.
작가요 하석으로 되게 데뷔 하석브레이크 삼성스파이. 맞았어. 뭐라 좀 버티지. 세자가 막 생각이 됐다. Би нөгөөдрийг мэдхгүй юм. Тэгэхээр матул одоо энэ дэлгүүр одоо өнөөгийн мэддэг хүн байна уу? Энэ учирдаар энэ номнуудаа жоохон хямдруулахгүй мөн хөөе. Яа тэгж хэлмээр байна. Тавлаа биш. Шинэ сэтгэлээс хэлж байна. Тэр тухайн учир мэддэг хүн байна уу чи? Гүй тэгвэл штэ байна штэ. Хямдруулж байгаа. Оо сайн хөвчүүд. За. Энэ дөрвөлтэй. Ацтарэстэй. Энэ ахын хамаагүй бол жишээлбэл хоёр дахь хэлэгдэж байгаа. Тэр 12 танд хэлэгдсэн бол байхгүй болсон тэлж юм байна. Тэгэхээр хүн ишдэг байх та хэдийн дотор шийдэн хүн дээр харагдсан шүү дээ тийм ээ. За ирмэ. За би бол хоол яг тамаа нэг подкаст юм уу донд дэлгээс аваасаа гэж бодож байгаа. Тэгэхээр нөгөө гурийн болохоор ерөнхийдөө манай уншигчдад өмнөх зохиолуудаар энэ юм мэддэг учраас тэнд шийдвэрс зөвшөөрөлтөө хийгээсэй гэж бодож байна. Тийм. Одоо хамуугийн бол нэлийн гол зохиолууд нь орчуулагдсан шүү дээ. Тэгэхээр бид нар хамуугтай хангалттай танилцсан, хүн дээрээ таас 40 өнгө болгохоор хангалттай танилцсан. Тэгэхээр ерөн шинэ ертөнцийн юм байна.